Монголын түүхэнд 17 дугаар зуунаас эхлээд одоо Манж гэдэг улс үндэстний нэр бол гарч ирж байгаамаа. Тэгээд ялангуяа 17-оос 20 дугаар зууны ихэнх хүртэлх Монголын түүхийг судлахад Манжийг мэдэх хэрэгтэй, Манж хэл мэдэх хэрэгтэй. Бид нэр 17 дугаар зуунаас эхлээд одоо энэ Манж нарын байгуулсан Игчин, Дайчин улсын бүрэлдэхүүнд орж явсан. Тийм учраас төрийн албаны хэрэг бол Манж хэлээр явдаг. Газар орон нутаг дээр нь бол Монгол болоод Хятад, Төвөд, Уйгур хэлээр. Гэхдээ албаны юм бол манжаар үлддэг. За төртөө харилцсан бичгүүд бол манж монголоор харилцсан байдаг. Тэгээд ихэнх зүйл бол мөн ганц манжаар байгаад монгол юм байхгүй байдаг. Тэгэхээр бид нар манж хэл мэдгүй, манжийн сурвалжийг ашиглахгүй бол тэр 17-оос 20 дугаар зуун хүртэлх 300 жилийн түүхийг бол бид мэдгүй байна гэсэн үг. Тэгэхээр манж хэлний сурвалж, манжийг судлах гэдэг нь хэр чухал нь бол эндээс харагдах баг. Үүн дээр одоо зөвхөн манж хэлийг нь судлаад Монголын түүхийг судлахаас гадна манжийг өөрийг нь судлах хэрэгтэй. Манж нар гэж ямар хүмүүс байсан юм? Монголдо ямар хамаатай юм? Ямар учраас монголчууд энэ манж нарын байгуулсан энэ улсад бүрэлдэхүүнд нь орсон юм бэ гэж. Энийг ойлгохын тулд бид нэр эхлээд манж нарыг таних ёстой. 17, 18 дугаар зуун, ялангуяа 19, тэгээд 20 дугаар зууны монголчууд бол манж нарыг хэн бэ гэдгийг бол мэдэж байсан. Бид бол 20 дугаар зуунд жаахан өрн дахны гэдэг юм уу одоо түүх бичлэгийн нөлөөнд ороод за энэ манж нар гэдэг нь ийм хүмүүс гэж жаахан өөр одоо үзэл сурталт орсон учраас манжаа танихаа байсан. Манж гэдэг нь хин юм мэдэхгүй. Манж Хятад гэж адилхан юм шиг ойлгож байсан. Урд өмнө бас тэгж бичиж байсан таалж би. Энэ юутай холбоотой вэ гэвэл манж нар сүүлийн үедээ бол Хятадын соёлын нөлөөнд автаж одоо Хятадаас ялгарахгүй болж ирсэн тал бол бий. Гэхдээ ихэнх үедээ бол одоо энэ манж бол өөрийн бие даасан соёлтой, өөрийн бичиг үсэгтэй, Монгол үсгээс үндэслэсэн бичиг үсэгтэй байсан одоо нэлээд хүчирхэг одоо улс үндэстэн байж байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр Хятадтай хойлж хутгах гэдэг нь бол сүүлийн үеийн ойлголтыг дундуу илүү наваачж хутгаж байгаа гэсэн хэрэг юм. Тэгэхээр бид манжийг нь сайн мэдэх хэрэгтэй, Хятадыг нь сайн мэдэх хэрэгтэй. Ялангуяа 17-оос хойш 20 дугаар зууны ихэнх хүртэлх түүхийг бид бол манж хэлгүйгээр судлах бол ямар ч боломжгүй. За дээрэс нь мэдээж Хятад хэл хэрэгтэй. Тэгэхээр бид альва нэг юмыг нэг нь чухал, нэг нь одоо чухал бус юм шиг ингээд айж гээгдүүлж болохгүй. Тийм учраас одоо гар Монгол улсын их сургууль бол 1944 оноос эхлээд Монгол улсын их сургууль бол манж хэл бичгийг дахин зааж эхэлсэн. За богдохонд Монгол улсын үед ч гэсэн манж хэл бичгийг бол хөрвүүлээд үзэж байсан. Тэгэхээр энэ уламжлал Монгол дахь манж судлал, манж хэл бичгийг үзэх гэдэг бол ер нь тасраагүй уламжлал. Тэгээд өнөөдөр бол 80 жилийн түүхтэй болсон байна. Тэгээд Монголын өөрийн дотоодын манж судлаач, манж хэл бичгийг судалгаанд ашигладаг хүмүүс бол нэлээд бий болж байна. Залуу үе төрөн гарч байна. За энэ юунд ач холбогдолтой хэрэгтэй вэ гэхлээр Монголынхаа түүхийг ялангуяа нээдрэтэ сүүлийн 300 жилийн түүхийг бол ойлгох гээд. Яг тэр манж нарын үлдээсэн өөрийнх нь үлдээсэн бичиг баримт анхных нь тэр данс харааг бол манжаар уншиж судлах ийм болцоо бидэнд олгож байгаа учраас маш чухал гэж бодож байгаамаа.